Та бүхэн яг одоо нээлттэй ярилцлага нэвтрүүлгийг хүлээн авч байна. За студид бидний урилгаар өөрийн туяа хамтлагийн ахлагч, дуучин, хөгжимчин оч төгсгөрлөж ирсэн байна. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Өөрсөнд бас баярлалаа. За өөрийн туяа хамтлаг бол одоо 70-80-ад оны одоо эстрадын бараг одоо урлагийн нэг төлөөлөлтэй үүсгэн байгуулсан нэг төлөөлөл хамтлаг гэж хэлэхэд бол нэг хэлсдэхгүй болов гэж бодож байна. Тэгэхээр та өөрийн туяа хамтлагийн талаар танилцуулаач. Тий. Өөрийн туяа хамтлаг маань анх 1973 онд улсын дүүр бүжгийн эдмийн театрт мэргэжлийн оркестрийн хөгжимчдөөс болон нэг балетын жүжигчин тэг ингээд ийм 3 гишүүнтэй анх тэнд байгуу 73 онд үнд суурай тавиад 1977 оноос өөрийн туяа нэрээ өгөөд албан ёсоор яг тоглогдчихсэн. Монгол улстай бас анхныхтай орох мэргэжлийн оркестрийн хөгжмөсөөр бүрдсэн мэргэжлийн хамтлаг байсан. Тийм. За тэр үед байсан хамтлагийн гишүүдийг танилцуулбал. Одоо хамтлагийн ахлагчаар Монгол Улсын гавьяа зүтгэлтэн Давг намдлын Баатар. За Төвшин жаргал ах маань байна. Бөмбөрчин Батилгэр ах маань байна. Монгол Улсын гавьяа жүжигчин Батилгэр ах. Монгол Улсын гавьяа жүжигчин Хийлж Мөгццэг ихч байна. Бас Хийлж хөгжимчин дуучин Урнаа ихч байна гээд тэгээд Батүлзийн ах маань гоцлол дуучин гээд ингээд асар олон бүрэлдэхүүн 9 бүрэлдэхүүнтэй хамтлаг байсан тий. Одоо тэгээд ертөнцийн зам 9-оор 5 бурхны оронд явжтэй одоо 4 сайхан гавьяат маань бол бидэнтэй зааж сургаад ингээ үргэлжлүүлээ явж байна та. 1973 онд байгуулагдаад өөрийн туяа хамтлаг маань нэг хэсэг бол уран бүтээлийн завсарлага авсан нь хэдэн он хүртэл ер нь идэвхтэй уран бүтээлээ идэвхтэй уран бүтээл бол 1985 он хүртэл байна. 1985 онд одоо солийн яамны шийдвэрээр бас дээр нь соёлын эрдэнэ хамтлаг олон улсын залуучуудын фестивальд явах болсноор өөрийн туяа хамтлагийн хөгжмийг шилжүүлэн аваад тэгээд өөрийн туяа хамтлагийн хөгжимгүй болсон учраас одоо нэг зэвсэггүй яаж дайнд орох уу тий. Тэгээд уран бүтээл бол завсардсан байдаг. 1973 онд өөрийн туяа гэдэг нэрийг өгч анх байгуулагдчихсэн. Энэ нэрээрээ одоо 2026 он хүртэл ингээд явж шүү дээ тий. Тэгэхээр энэ дунд одоо энэ хамтлагтай холбоотой маш олон түүх дурсамжууд бас байгаа ах гэж бодож байна. Ер нь өөрийн туяа гэдэг нэрийг тухайн үеийн гишүүд ахлагч өгчээсэн юм уу? Яагаад бас энэ нэрийг өгчээсэн бол гэдэг сонирхолтой санагдлаа. Тий. Өөрийн туяа гэдэг бүх юмны эхлэл, шинжилэл. Тэгээд энэндээ ч юм уу Монгол улсын бас цахилгаан хөгжмийг утсан хөгжмөнтэй хослуулан тоглосон анхны хамтлаг байдаг. Анхдагч гэвэл бас их юмтай энэ хамтлаг маань. Тэгээ одоо цахилгаан хөгжмийг зөөлрүүлэх, утсан хөгжмөнтэй одоо оркестртэй тоглох энэ дээрэж бас голцож Монголын шилдэг сайхан олны одоо сэтгэл зүрхэнд хоногсон уран сайхны киноны хөгжмүүдийг тоглосон байдаг. Тэгээ одоо нэрлэх юм бол Сувраган цэнхэр улс киноны хөгжим байна. Гэдэг тийм. Тэгээд нэг бид мартахгүй кинонд одоо манай Монгол Улсын гавьяа жүжигчин Батилгэр ах маань одоо яг тэр эрэгтэй хэсгийг бас дуулж өөрийн туяа хамтлаг тоглосон байдаг. Тэгээд тойр хуудас тэр зөндөө олон кино байна да. Одоо ер нь өөрийн туяа хамтлаг маань хэдэн гишүүнтэй бүрэлдэхүүнтэй байгаа. Та бас энэ хамтлагтай ер нь яг яаж амьдралаа холбож эхэлсэн төвхтэй вэ? Одоо энэ хамтлаг маань болохоор би ингэж байгаа юм. Яг энэ хамтлаг анх бүрэлдэхдээ хэдэн хүний гишүүнтэй ямар боловсралтай хүмүүс байсан. Яг тэр чигээр нь дандаа хөгжмийн боловсралтай багш болон хөгжмийн зохиолч мэргэжилтэй ийм залуусаар бүрдүүлсэн байгаа. Анх мэргэжлийн гэдэг хамтлал одоо мэргэжлийн урлагийн хамтлаг байсан бол тэр одоо чиг баримжаагаараа л явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр чиг баримжаагаараа л яваа.
Тийм. Тэгээд энэ бол яг анх 9 өний бүрэлдэхүүнтэйсэн одоо 9 өний бүрэлдэхүүнтэй. За тэрэн дотор бол манай бас техникийнхэн гэж байгаа. Техникийн дээр нийлээд нэг 13 дөрвөлээ болцдог. Тэгээд одоо оркестрийн бүрэлдэхүүн маань бол яалтчгүй манай хуучин Memory Pop Orchestra тоглох, Үүрийн Туяа Memory Pop Orchestra тоглож ирсэн ах эгч нар маань яг ингээд тоглолтонд орж иж оролцдог. Ингээд ер нь бол 40 шахан хүний бүрэлдэхүүнтэй юм аа. Оо, өстой өргөн бүрэлдэхүүнтэй байна тий. Ийм хамтлаг байдаг. Анх энэ хамтлагтай холбогдсон түүх нь бол миний аав их гоё гитар тоглож дуулдаг хүн байсан. Тэгээд бурхны оронд татсан 97 оны 7 сард. Тэр болтол бол би ерөөс ухаан хортлол энэ хамтлагийн дуугаар амьсгалж аав маань байнгын гитар тоглож энэ дуунуудыг дуулдаг, байрны хүүхдүүд заадаг. Ийм гоё байсан. Би чинь сонсож явсаар гал 97-ны 7 сард аав маань бурхан болоход 97-ны 10 сард Үүрийн Туяа хамтлаг ойн тоглолтоо хийж байгаа. Хэдэн жилийн айн тоглолт байсан? 20 жилийн ойн тоглолт. Тэрэн дээр одоо ингээд бас зурагтаар ингээд нэвтрүүлэг гаргахад би бас яг ээжийнхээ үүр дээр жоохон хүү ингээд суудсан үзэж идэг байхгүй юу. Та гардыг байна. Би гардыг тэрэн дээр ээжтэйгээ хамт гардаг. Тэгэл ингээд харсан чинь миний ах одоо энэ Монгол Улсын гавьяач жүжигчин балет мистер хөгжмийн зохиолч Бат Дэлгэр гэж энэ миний ээж ах маань одоо нөгөө сайхан дуунуудад дуулаад нөгөө хилчний хөшөөгөөр энэ цэргийн нүд цавчихгүй гэл нөгөө ханийн дуу гэдээ бас алдартай байна. Ханийн дуу бол нэлээ хит дуу шүү дээ тий. Алдаан сайхан үрсээ амин гол шигээ инхрийлж гэл ингээд ороодсэн чи би чи бүр хараад юу вэ энэ чинь аав дуулаад байсан дуу гэж миний ах чинь зохиосон үе юм биш үү. Тэр үед мэдсэн доо. Тэр үед 20 жилийн тоглолт дээр мэдсэн. Анх сонсоод мэдчихэж байгаа юм чи. Тэгэл байжсэн яг үйл ажиллагаа жоохон ингээд хамтлагийн гишүүдээс бас бурхны орон зориод ингээд яваад ирэхээр би 2002 онд анх удаа бодоод за би ерөөс хөгжим сурах хэрэгтэй байна. Яг ах шигээл ийм хүн болмоор юм байна. Тэгэл дүүрийн театрын хаалга татаад байн ба өрөөнд нь гүйж ороо чи үүж яваа гэж цэгнуулаад гэртээ арайж чигээ би ч нөө жоохон хөгдөг гүүгээд хар чин ганцаараа яваад хар чин бас ах маань бас тэр үдээс дургуйстэл хийсэн юм шиг. Тэгэл тэгж явж байгаа л ер нь тэгэл өөрөө хөгжим аврагдур сонирхоод цуглуулаад өөрөө бас хөгжим сурж эхлээл. Тэгээс үлд нь бас хувийн сургуульд хөгжмийн боловсрол эзэмшээл. Тэгэл одоо үдээ зэрэгт ингээд нийтдээ 24 жил зүтгэсэн юм одоо энэ хамтлагийн төлөө. 2002 он хүртэл та ер нь урлагийн хүн болно гэсэн юм төсөөлөл бол байгаагүй юм шүү дээ тий. Ер нь бол байгаагүй. Ер нь бол тэгэл аавынхаа дууж хөгжимтэй сонсдог. Тэгээ нөгөө урлагийн хүн болох урлаг ямар гэдгийг мэдэхгүй шүү. Тэгэл хамгийн гол нөгөө ах маань тайзан дээр ингээд дуулаа зогсож байгаа тэр гитар тоглоо зогсож байгааг хараад юусэн би ийм л хүн болмоор юм байна. Ингэж л байвал гоё юм байна гэдэг мөрөөдөлд авцсан да. 25 жил баг болж байгаа гэсэн. Энэ хамтлагийн төлөө зүтгээд гэсэн. Бараг тэгж шүү. 2002 оноос хойш 24 жил болж байгаа тий. Одоо нөгөө хүн чинь байшин барих нөгөө нэг ширхэг хадааснаас нэхлээд цуглуулдаг бол би бас л адилхан тэгэл нэг ширхэг гитар хаавсан 70 80 оны гитаруудаас олоод тоглоод ингээл явж явах зур миний хатан маа баяр сайхан гэж хүн байдаг. Тэгээд би ч бас хань жилдээ болцсон. Миний аав чинь миний хүү цэглэхэн гитар сурах гэдэг шүү. Цэглэхэн гитар сонирхт юм бас надаа юм цэглэхэн гитар хийж өгөө. Тэр айгүй хөгжилтэй урдалтай вилк хийсэн. Одоо тэр вилкээр би цэглэхэн залгах юм бол би тогон зүгүүлэн шүү дээ. Тэгэхэд миний аав чинь бас намайг тэг дэмжижсэн байхгүй юу. Миний хатан маа чинь. Тэгэл байж ил миний батлагаар ах маань энэ хүн ер нь хөгжим сурах гэдэг юм гээл Германы Eternal Deluxe гэдэг одоо Мисим гэдэг гитарыг анх надад жинхэнэ цэглэхэн гитар бэлгээдээд би дэргүүргээ тасаа сургуульд хийгээд яваал тэгээ сүүлд нь одоо нэг мөнгө харандаа хамтлагийн нэг дуучин хөгжимчин болоод ингээд өөрөө бас нэг ганц нэг хамтлаг байгуулад энэ тэн тоглож дуулж үзээл ингэж яваал тэгэл одоо ер нь болж байгаа тэгэл 18 оноос үндсэн бүрэлдэхүүн одоо манай Эрдэнэ сайхан Баги гэл энэ сайхан галт байна ариун тэмүүж авах байна манай энэ сайхан бүрэлдэхүүн энэ одоо цөм болсон энэ ах дүүнер маань энэ хамтлагтай яг нэгдэж орж ирээл бид 23 онд 50 жилийн хүндэтгэлийн тоглолт тоглосон баг. Одоо тэгэхээр тав болох ч байгаа тоглолт нь хэдэн жилийн тоглолт? Одоо 4 сарын 29-нд тоглогдох тоглолт маань бол нөө 50 жилийн хүндэтгэлийн тоглолтыг үзэж чадаагүй хүмүүсийн гомдлын дагуу. Энэ хүмүүс маань 2 жил намаагаа одоо энэ сошиалор нүдсэн байна. Юусе мэдээгүй байхад тоглолцсон байна. 23 онд тоглосон. 23 онд тоглосон тоглолтыг
Мдэггүй байхад тоглолцсон мань яхаараа тоглолтгүй танах. Одоо дахиад ингээд тоглооч гэсний үндсэн дээр энэ яг 70 80-ад оны үед дуулагдсан дуунууд яг тэр хуучин найруулгаараа одоо ингээд бидний хувьд бол хамгийн сүүл удаа энэ бүхэн үргэндөө үзэж төмөөлөндөө яг тэр найруулгаар нь гой тоглоход бэлдэж байна. Мэдээж 23 онд хамтлагийн ахлагч капитан Баатар ах маань урлагийн гой зүтгэлтэй. Цаадах Баатар ах маань манай урнаа ихч мөнхцэг ихч маань энэ гавьятууд маань бүгд тайзан дээрээ сайхан. За одоо энэ үүрийн төвийн хамтлагаар нэрлээд явах. Эрхийн та бүхэндээ өгөө. Одоо ингээд үргэлжлүүлээд явах. Бүрийн эрхийг та нарт өглөө шүү гэсэн болохоор бид ялцгүй ах нарынхаа уран бүтээлээр яг өөрсөн газар нь бол дуулна. Гэхдээ үүрийн туяа одоо шинэ үетэйгээ хөл нийлүүлж алхах болсон. Одоо шинэ уран бүтээлүүд энэ жилээс эхлээд энэ тоглолтын дараагаас эхлээд цацагтаад эхэллээ. За тэгэхээр үүрийн туяа хамтлаг одоо апдейт хийнэ гэдэг шиг ингээд шинжлэгдээд гарч ирж байгаа юм онцгойуд л болж байна гэж ойлгож болох юм байна. Үүрийн туяа нэрээ хадгалж үлдэх юм уу? Үүрийн туяа нэрээ хадгалж үлдэнэ. Үүрийн туяа нэрээ хадгалахаас гадна дахиад үүрийн туяа энэ хамтлаг дотор маань байж байгаа одоо надаас дүү залуучууд маань одоо би ингээд бас л энэ хамтлагаа ийм болох гэж явсаар нэг үзэн чи дүүс гараа яваад. Тэгээд одоо ингээд миний тэр дүүнер маань бас ингээд цаашаа үүрийн туяа нэртэйгээ залгамжлагтаа энэ ингээд цааш уламжлагтаад яваасаа гэсэн тийм байр суурьтай л байна. Та одоо энэ хамтлагтай амьдралаа холбоод 24 жил болсон байна гэж ярьсан. Тэгэхээр 24 жил гэдэг бол тэ хүн бол 90 цент хүрэхэд 18 нас дээдсэн сургуулийн ихтэй сургуулаа төгсөөд ингээд бүр амьдрал хөл тавьсан юм хүн болох гээд болж таарах гээд байна л да. Тэгэхээр 24 жил энэ одоо хамтлагийн төлөө зориулсан цаг хугацаанаас та хамгийн үнэтэй зүйлийг одоо юуг олж авсан гэж боддог вэ? Яг энэ хамтлагийн төлөө зүтгэсэн энэ 24 жилийн түүхт бол хамгийн үнэтэй зүйл маань энэ гişүүд маань. Энэ миний энэ хамтлаг тоглож байгаа бүгдөө сэтгэл зүрхээр нэгдсэн бид нар унахтаа унаад босготоо босоод хамтдаа явж байгаа энэ сайхан ах дүүнэр маань л байна да. Хамгийн сайхан олж авсан. 1973 онд 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдчихсан. Өнөөдөр 26 онд бас яг 9 гишүүнтэйгээ байна. Тэгэхээр танаас гадна 8 гишүүн энэ хамтлагт харьяалагдчихэв. Тэгэхээр бусад 8 гишүүнийхээ талаар та бас танилцуулаач. Нэг сэтгэл зөөрхтэй, нэг зоригтой, нэг ийм хөсөл мөрөөдөлтэй хүмүүсний хамтлаг дотор л одоо ингээд уран бүтээлээ төрөж байгаа ах тий. Хамгийн анхных бол би 2016 онд одоо манай Монгол Улсын салхины дөрөвний ажилтан Ариун Тэмүүжин гэж ахтаа би санал тавьж ирсэн. Би ингээд үүрийн төвийн хамтлагийг залгамжлан байгуулж авч явах гэж байгаа. Тэгсэн чинь хүүе ямар гоё юм бэ намайг аваарай гэх. Энэ хүн бол мундаг одоо Монголын бүхэл хамтлагт ингээд арын албанд нь яг клавиш төгөлдрөөр тоглодог юм мундаг ах маань гэдэг. За би тэгээд өөрөө итгэл төрүүлж. За мундаг хөгжимчөнтэй болчлаа гэж яваал. Дараад нь орж ирсэн нь бол миний Эрдэнэ сайхан Бат Эрдэнэ. Энэ хоёртойгоо би бол хөгжмийн сургуульд нэг ангид хөгжмийн багшийн чиглэлээр сурж байгаад энэ хоёртой санал тавьсан байдаг. Тэгэл энэ хоёр маань орж ирсэн. За дараад нь манай ч одоо Янжин лам гэж соёл урлагийн сургуулийн эстрад дуулаачаар төгссөн хөөрхөн охин байгаа. Энэ охин маань бас яг гоцол дуучингаар орж ирсэн байгаа. Дараад нь манай Батбаяр гэж залуу одоо бас намаагаа залгамжилж байгаа юм да. Энэ залуу маань 2 дугаар гитар тоглож байгаа. Би болохоор өөрөө 2 дугаар гитар тоглоод дуулдаг байсан. Одоо хөгжим тоглохгүй шууд дуулахтаа анхаарч явж байгаа. Тэгээд тэр дүү маань орж ирээд энэ хүн болохоор яг Батлаграхын гар дээр өөрөө хөгжмийн боловсрол эзэмшиж байгаа хүү байна. За Сэрчмаа гэж хөгжим үжгийн одоо Монгол Улсын консерваторийг хийлж хөгжмөөр төгсөөд дээрээс нь соёл урлагийн сургуулийг эстрад дуулаачаар төгссөн охин өөрөө одоо энэ хамтлагийнхаа уран бүтээл хийлийн гоцлол болон том одоо Палмуригийн зохиолууд болон Монгол Батлаграхынхаа зохиолуудыг бас гоцлон хийлгээ тоглон дуулдаг ийм охин байна. Бас хүү гэж одоо хөгжмийн зохиолч мэргэжилтэй энэ залуу болохоор Батлаграхыгаа яг залуумжлаад аргил гитар тоглож орж ирж байгаа. Тий. Яна энэ олон хүн дотор хүмэлдэг өгөө. Ер нь ийм хүн марктай. Тий. 50 жилийн тоглолт өөр нь хэр болсон бэ? 50 жилийн тоглолт 50 жил гэдэг чинь бас л тий. Нүсэр хамгийн гол нь яг бидний хувьд нүсэр том ажил байсан боловч
тэнд биднээсээ дэмжих гээд ирсэн хүмүүсийг хараад бол би үнэхээр бахархсан. Ах эгч нараараа бүр бахархсан. Яагаад тэгэхээр суудалтаа суух хүн байгаагүй. Бүгд бүжиглсэн үү? Бүгд ингээд юу яагаад тайз руу ингээд шахаж орж бүжиглээл гэрэл чийдэ хасаагаал ямар гоё байсан. Одоо ингээд заримдаа харахаар нөгөө нэг дэлхийн 2 дугаар дайнд ингээд гитлаар ингээд ганцаараа зогссон хүмүүс гараа өргөцсөн байдаг шүү. Тэрэн шиг л ийм зургнууд ингээд үлдсэн байдгийн. Тэгэхээр яасан ч гоё дэмжигчтэй ямар ч гоё ах эгч нар маань байсан би энэ дээр ингэж л бахархдаг та. Тэгэхээр үзэгчд бол угаасаа бэлтгэгдсэн анханасаа суун гэсэн зорилгогүй бүжиглэнээ дөргнөл гэж очисон хүмүүс байх нь шүү дээ тий. Тэгээд энэ олон жил ингээд өөрийн туяа хамтлагтай хамт байсан хүмүүс л зорж ирсэн байгаа тий. Тий, яг л энэ чинь өөрийн гэсэн үзэгч фэнүүдээ ингээд бүр ингээд бэлдээд ингээд тавьчихсан ийм л хамтлаг байсан юм лээ. Би болохоор тэрийг бол мэдээгүй. Тэгэж амар нийцгэр тийм мундаг хүлээж авна гэж би бол бодоогүй. Тийм хүн байдаг. Тэгсэн чинь л тэнд үнэхээр халух юм болсон да. Та гэхдээ за яхаа ингээд ааваасаа өглөөд ахыгаа хараад за урлагийн ийм л хүн болох хэрэгтэй юм байна гэж бодсон. Зөвхөн шинэ хамтлаг байгуулъя гэж бас бодогдоогүй шууд өөрийн туяа гэдэг энэ хамтлагтай амьдралаа холбоё л гэж шийдсэн байна шүү дээ. Энэ шийдвэрийг яагаад өөр нь бас гаргаж ирсэн? Энэ шийдвэрийг гаргасан нь болохоор нэгдүгээр аавч гой хөгжим тоглож дуулдаг болъё. Хоёрдугаар дөрөөсөд үлгэр дүүрэл маань тэр тайзан дээр байж байгаа ах маань л нүдэнд харагдчихсан. Яг л би энэ ах шиг л ингэж л явмаар. Ингэж л явах хэрэгтэй байна гэж бодсон. Дунд нь бол зөндөө нэг хид хидийн юм кавер хамтлагууд байгуулсан байдаг. Энэ болохоор өөрийгөө бэлтгээд байгаа байхгүй нөө. Үүрийн туяагаа гаргаж ирэхэд энэ шоу ертөнц чинь тийм ээ. Энэ тоглолтууд ямар байдгийг, яаж зохион байгуулдаг, яаж явах хэрэгтэй юм. Яад юм болоо гэдгийг үзээл ингээл явж байгаа. Явж байхдаа бас чадвартай чадварлаг сайхан ах эгч нартаа санал тавиад би ингээ үүрийн туяа хамтлаг байгуулж байгаа шүү, заламжлаад явж байгаа шүү гэл ярьж явсан да. За тэгвэл 4 сарын 29-нд бүхий өргөнд үүрийн туяа хамтлаг маань одоо 53 жилийнхаа баг гэж хэлж болох юм байна тий. 50 жилийн тоглолтноос үлдсэн хүмүүс зориулсан юм. Тий 50 жилийн өн тоглолтоо үзэж чадаагүй хүмүүстэй зориулаа. Гэхдээ үзсэн хүмүүс нь ярьж болно. Гэхдээ энэ 50 жилийн хүндэтгэлийн тоглолтод дуулагдаагүй дуунууд бас оролцоогүй хөгжмийн бүтээлүүд маань дуулагдаагүй шинэ дуунууд, шинэ болон хуучны дуунууд маань бас орж ирж байгаа. Тэгээд бас манай энэ тоглолтод Монгол Улсын гавьяач жүжигчин Уран Жимигч маань дээрээс нь айзам хамтлаг маань тэгэл ингээд дээр нь бас манай нөгөө Монгол Улсын гавьяач жүжигч Үлзий хүүгч маань бас оролцож байгаа. Дуулах юм уу? Үлзий хүүгч бол энэ хамтлагтай салшгүй холбоотой бас анхны дуучдын нэг. Тийм гэсэн нэрээ тий. Тий. Тэгээд өөрийнхөө яг одоо радиогийн фондонд хамт дуулаад үлдээсэн юмсан дөрвөн үйлрлийн салхи гэдэг дуугаа яг амьдаар одоо хамтлагтайгаа бүрэн дуулах юм гоё юм байна. Үлзий хүүгч чинь яг сувлагч мэрэгжилтэй юм билээ шүү дээ тий. Тэгээд дуучин болоод ингэж жүжигчин болоод явсан байна шүү дээ тий. Тэгэхээр урлаг гэдэг юм л одоо гайхалтай хөрвөж бас болохоор ийм салбар байгаад байна л да тий. Тий, өстой гайхалтай. 23 оноос хойш ерөн шинэ уран бүтээл гарсан уу? 23 оноос хойш шинэ уран бүтээлүүд одоо ингээд 6-7 сараас л засаж эхэлнэ тий. Сая бол бидэд 1978 он зохиогдсон манай үүрийн туяа хамтлагийн бүтээл Миний их орон гэж дуу байдаг. Энэ дуугаа одоо шинэ одоо дунд үеийн эстрад төлөөллийн залуучуудтайгаа хамтран дуулаад одоо ингээд тун удахгүй клип маань цацагдах чинь. Шинэ найруулгатай хөгжмийн шинэ найруулгатай найруулга нь бол төвсөн жаргал гэж залуу хийсэн байдаг. TG гэдэг юм да одоо нөгөө тийм. TG маань одоо хөгжмийн найруулгыг хийсэн. Өмнөх яг жинхэнэ хөгжмийн зохиолч нь бас төвсөн жаргал гэж хүн байдаг байсан. Бурхан болсон байгаа. Тэгээд одоо энэ дуу тун удахгүй цацагдчихээн. Дуунд маань их сонин сонин дуучид оролцсон байгаа. Манай Жавхлан төгс, Эмсэгэлдэгч намтлагийн Руна. Тэгээд Emotion-ийн Солонго, Гурван бүдүүн хамтлаг, S4 хамтлаг гэдэг үүрийн туяа хамтлаг гэл ингээл маш сонин сонин уран бүтээлч оролцсон юм бүтээл гарч байгаа. За тэгэхээр цаашдаа ер нь одоо ингээд орчин үеийгээ хөл нийлүүлээд ер нь цаг үеийн ийм бас гай уран бүтээлүүд гарна гэд хүлээж байхад бол болох юм байна тий. Тийм болно. Ерөнхийдөө бол нэг эстрад чиглэг бол барихгүй гэж бодож байгаа. За. Жохон тийм рок, тэгтээ симфони рок. Ардаа манайх угаасаа л утсан хөгжмийн суурьтай учраас тэгээ одоо гадаадаас ирэх юм бол одоо Vision, Atlantis, Nightwish гэх гоё гоё хамтлагууд ер нь ийм үр дүн жанр руу
бидэд юу тоглох тийм төлөвтэй байж байгаа. За тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. 4 сарын 29-нд Монгол бүхий өргөөнд Үүрийн туяа хамтлагийн тоглолт болох гэж байна. Тэгээд сүүлийн хооронд бас тоглолт үзэх гэж байгаа үзэгчид дэмжигчдийг маань юу хүлээж байгаа. Энэ жилийн тоглолт бас юугаар онцлог байгаа вэ тэр талаар? Энэ жилийн тоглолт бол манай Үүрийн туяа хамтлаг Монголдо анх одоо pop orchestra, Memory pop orchestra гэдэг үндэслэгч гэдэг утгаа бас шинж хадгалсан гой хөгжмийн том дэлхийн зохиолууд бол манай Монгол Улсын гавьяа Батлагэр ахын бас Мишель, Гангнуурын аялгуу гэдэг бас том зохиолууд тоглогдно. Тэр нь бас одоо Үүрийн туяа хамтлагийн бас яг нэр дээр одоо цэрэг чивхэгүүгээд асар том дуу байдаг. Чин зөрөг агсны энэ дуу дуулагдана. За бас хамгийн гоё нэг түүхтэй манай одоо төрийн шагналд иш гүр базаргаа хамгийн анхны дуу болсон шүлэг Үүрийн туяа хамтлагт байдаг. Тэгээд тэр дуу шүлгэнд дуу болоход нь юу нөлөөсөн бол 6 дугаар ангийн одоо энэ хөгжим бүжгийн коллежид сурж исэн 6 дугаар ангийн хүүхэд гүр базаргаан шүлгэнд ая хийгээд Үүрийн туяа хамтлагт дуулсан зүйлсний минь уучлаарай гэж энэ сайхан бүтээл бас дуулагдана. Ер нь их сайхан уран бүтээлүүд хүлээж авна да. Тэгээд сайхан ярианыхаа эцэст сайхан танаа хамтад Ice Global телевизийн хамт олондоо бас тоглолтын урилга гардуулж өгч байгаа шүү. Та бүхэн маань ирж үзээрэй. За маш их баярлалаа. Эх орны өглөө тоглолтын бас урилгыг хүлээн авлаа. Заавал очиж үзнэ. 4-р сарын 29-нд Монгол бүхий өргөөг зориод очие. За энэ тоглолтын тасалбарыг маань Ticket Gimээр зарж байгаа. Ticket Gimээр болон 1919-50-аар үнэгүй үргэлттэй байгаа. Тий. Энэ болохоор одоо бас манай үзэгчд маань одоо Үүрийн туяа хамтлагийн яг одоо тэр үеийн венүүд маань бас одоо бас ахмад настай болж тэгээ хэд бас онлайнаар захиалж авах чаддаг байгаа бас болохгүйд нь би өөрөө өргөж өгж явдаг байсан. Билет авах гэж чадахгүй нэхэр нөө сайн мэн та хайлуу хаана би аваачаад үгүй гэдэг үсэн. Энэ удаад үнэхээр амжихгүй нөө бэлтгэл сургуульд ихтэй. Тэгээд маш их ажил шүү. Харин их маш их ажил. Бид өдөр бүр бэлтгэлтэй, шүн болгон бэлтгэлтэй явж байгаа. Тэгээд 1919-50-даа хандаад гэрээ хийгээд сайхан хүмүүст маань түгээж хүргэж өгөөч гэд өгцөн байгаа. Тэгээд та хэд маань ганцхан уцтаал гэртээ өргүүлээд авна шүү. За тэгвэл энэ Үүрийн туяа хамтлагийн маань эх орны өглөө тоглолтыг Ticket Gimээр онлайнаар бол одоо ороод авах боломжтой. За хамгийн одоо хэлбэр арга бол 1919-50-аар залгаад Үүрийн туяа хамтлагийн тоглолтын билетийг авъя гэдэг бол гэрт нь үнэгүй хүргээд өгөх юм байна. За тэгээд тоглолтод амжилт хүсье. За баярлалаа. Энэ их одоо завгүй тоглолтын бэлтгэлтэй байгаа үед бас цаг заваа гаргаж ирээд ярилцлаганд маань оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд Үүрийн туяа гэдэг энэ хамтлагийн төлөө одоо таныг бол бүх амьдралаа зориулсан гэж хэлэхэд бол болох юм биш үү? Амьдралаа зориулаад энэ урлагийн сайхан буйныг бол идэх баха гэж бодож байна. Баярлалаа. Хахалтай сайхан тоглолтод амжилтсаа. Танд бас одоо ажил амьдрал уран бүтээлд өндрөөснөр амжилт. Маш их баярлалаа. Эцэст нь хэлэхэд одоо биднийг ярьж дэмжээрэй. Сайхан хамтдаа нэг өрөөг үүдэж сайхан дуулцгаая гэж хэлэх хүсье да. За баярлалаа. Нээлттэй ярилцлага нэвтрүүлэг байлаа. За дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.